2017 оны эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийг дэмжих байгаа ажиллаж байна. Энэ аяныг нэг хэвлэлийн баг хөглөөг бол нийслэлийн доктор Сүү Глобал сангийн тэргүүн оюун мэндийн үндэсний төвийн дарга Цогтбаатар дарга эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн номхон дартай баруун бэсгийн 37 оноос 4-р байрт орсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч доктор Сүү бас хэлбэрнэ. Dr. Gansek said, leaving no one behind. And the goal of WHO NTB strategy, damage is larger than previously estimated, reflecting TB deaths and TB incidents continue to worldwide, out of which 5.9 million among Цорын хэмжээг одоо тухайн халдваруудтайгаа засгийн газар тэмцэхэд нь санхүүжилтийг бол Global сангаас бас өгөхөөр тохиолдсон. Ер нь засгийн газраас Монгол улсад 4,000 гаруй сүрээгийн шинэ тохиолдол аль биесээр бүртгэгдэж байна. Энэ тохиолдлын 70 гаруй хувийг нь бол 16-аас 44 насны хөдөлмөр эрхлэх залуучууд бол бас байгаа нь биднэрт энэ анхаарлаа зайлшгүй хандуулах бол шаардлагатай тулгарч байна. 2013-аас 15 онд Global сан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага засгийн газрын хамтарсан сүрээгийн тархалтын судалгааг бол үндэсний хэмжээнд бид хийсэн байгаа. Энэ судалгааны дүнгээр бол нийт халдвартай шинээр илэрч байгаа халдвараас 3 дахин илүү халдвар байна гэсэн тоо бол гарсан байгаа. Энэ маань бол бид одоогийн байдлаар итгэхгүй илрүүлэлт хийгээ явж байгаа бол цаашдаа эртэлрүүлгийнхаа тактикийг өөрчилж идэвхтэй илрүүлгээ хийх бол шаардлага тулгарч байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар бол одоо шимж тэмдэг илэрсэн өвчтнүүдэд бол шинжилгээ хийгээд эмчилгээгээ хийгээд явж байгаа. Цаашдаа бид бол шинж тэмдэг илрээгүй өвчтнүүдэд бас эртэлрүүлгийн үзэлтийг хийх шаардлага тулгарч байна гэсэн дүнгууд бол гарсан байна. Энэ чиглэлээр бол бид бол төрийн бас байгууллагуудтай мөн олон байгууллагатай хамтарч ажиллаж байна. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Global сан бол засгийн газартай нэгт холбоотой бол ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд бол бид сүрээгийн тархалт өндөртэй 10 гаруй аймагт бол сүрээгийн эртэлрүүлгийг бол хийхээр төлөвлөж байна. Үүнд бол Дархан, Сэлэнг, Дорноговь, Дорнод, Хинти, Сүхбаатар, Төв, Дорногов аймагуудад бол хийхээр төлөвлөж байна. Ийм учраас энэ эртэлрүүлгийн үзлэгт маань ард иргэд маань бас идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Энэ илрүүлэг маань үн төлбөргүй мөн явуулын дижитал аппараттай бол хийгдэх байгаа. Засгийн газрын түвшинд бол бас энэ жилийн хүрээнд Global сангийн дахин төлөвлөлтөөр бас дижитал аппаратуудыг бол шаардлагатай аймагуудад тодорхой үе шаттайгаар бол нийлүүлэх арга хэмжээнүүд аваад явж байна. Мөн эрентгийн аппаратгүй аймагуудад бас үе шаттайгаар бас тодорхой хэмжээнд бид хангахаар ажиллаад явж байна. Мөн төрийн бас байгууллагууд бол бас энд бидэртэй бол нэгт хамтарч ажиллаж байна. Жишээлбэл энэ сонгон хайрхан Баян зүрх дүүргүүдэд бол ерөнхий боловсролын сургуулийн 9,000 гаруй хүүхдүүдэд бол эрүүл мэндийн үүсэл төрийн бас байгууллага бас сүрээгийн халдвар илрүүлэх шинжилгээг хийгээд явж байна. Хийгээд мөн илэрсэн хүүхдүүдтэй эмчилгээг бол хийгээд явж байна. Мөн сүрээтэй тэмцэх Солонгосын нийгэмлэг 2015-аас 17 онд шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургуулийн бас оюутнуудад үзлэг шинжилгээг хийгээд бас эмчилгээг бол бас хийгээд явж байна. Бас бид бол эмнэлгийн ажилтнуудыг бол өртсөн сэргийлэх үзлэгт жил бүр хамруулдаг. Энэ хамруулах үйл ажиллагаа эртэлрүүлэхдээ бас эмч эмнэлгийнхаа ажилтныг бас тодорхой хэмжээнд сайн хамруулахаар бол бас ажиллаж байна. Мөн 20 орчим төлөрсөн 20 ангиудад ажилтнуудад бас үзлэг шинжилгээ хийгээд эмчилгээнүүдийг бол бас хийгээд явж байна. Дэлхий дахна 2030 он гэхэд сүрьеэг зогсооцгоё, сүрьеэг эцлэх стратеги гэсэн одоо дэлхийн стратеги гараад байгаа. Тэгэхээр энэ стратегийг бүгдээрээ хамтраад хэрэгжүүлье гэсэн уриатаагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ажилласаар ирсэн. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан Дэлхийн сүрьегийн тайлан гэж одоо 2016 онд гарсан энэ тайлангийн дагуу дэлхий дээрх одоо улс орон болгон дахь сүрьегийн одоо
тархалтвал дэлхийд дэх сургаагийн тархалтвал тооцоолсноос одоо хамаагүй илүү байна гэсэн ийм үр дүн гарчээ. Тийм учраас бид одоо энэ асуудлаар хамтран ажиллах хэрэгтэй маа. За тойм та бүгдэд хүрэхэд 2015 он гэхэд дэлхий дахина 10,104 сая шинэ сүрьегийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ дотроос 56% нь эрэгтэйчүүдэд одоо эрэгтэйчүүд сүрьегээр халдварсан байна. 34% нь эмэгтэйчүүд, бөгөөд 10% нь одоо хүүхдүүд энэ сүрьегийн халдвар авсан байна шинээр. За энэ дотроосоо энэ сүрьегийн шинэ халдвар авсан улс орнуудын 60% нь ерөөсө 6хан улс оронд одоо бүртгэгдсэн байна. Эдгээр орнууд нь Энтхэг, Индонез, Хятад улс, Нигер, Пакистан, Өмнөд Африк гэсэн улсуудад одоо энэ 6 улсад шинэ тохиолдлуудын 60% бүртгэгдсэн байна. 15 онд олон эмэнд дасалтай сүрье 480 мянган одоо шинэ тохиолдолд бүртгэгдсэн байна. Рифамисин эмэнд дасалтай сүрье 100 мянган хүнд бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ олон эмэнд дасалтай сүрье одоо халдварлсан 580 мянган одоо шинэ тохиолдлоос 45% нь буюу одоо бараг тал нь Энтхэг, Хятад, Оросын холбооны улсад бүртгэгдээд байгаа юм байна. За тэгэхээр бидний одоо тунхаглаад байгаа дэлхийн стратеги сүрье өвчнийг эцэслэх дэлхийн стратегид 2030 онд хүрэхийн тулд бид хэнийг ч орхигдуулахгүй байх урандор хэнийг ч орхигдуулахгүй байх арга барилыг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй болж байна. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын эрүүл мэндийн яам, бусад яамнууд хамтраад хэнийг ч орхигдуулахгүй байх одоо үзэл баримтлалыг бол үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа. За эрүүл мэндийн яамтай хамтраад төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг орон нутагт газар дээр одоо хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн аймгийн бөгөөд дүүргүүдийн хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн одоо үзэл баримтлалыг шингээсэн дэд хөтөлбөрүүд гарч байгаа. Энэ одоо төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүд гарч байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг гаргахад дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэнийг ч орхитуулахгүй байх энэ аргачлалыг бөгөөд энэ зарчмыг тусахад нь хамтран ажиллаж байгаамаа. Ингээд сүрьег эцэслэх стратегийг биелүүлж 2030 онд сүрьег эцэслэхийн тулд хэнийг ч орхитуулахгүй байх гэсэн одоо энэ үзэл баримтлалыг шингээж ажиллах нь оновчтой юм а гэдэг. Манай орны хувьд бол халдварт өвчний 9%-ийг эзэлж байгаа энэ сүрье өвчний асуудал бол урьдчилан сэргийлэх тал руу илүү анхаарах шаардлагатай гэдэг бол бид нар жил болгоо ярьж хэлдэг. Нодлонгийн 3 сарын 24-өөс хойш жилийн хугацаанд юу өөрчлөгдвөө гэдгийг авч үзэхэд бол эрх зүйн тал дээр бодлогын хувьд бол сүрье өвчний одоо цогц менежментийн асуудал нэлээд дэвшилттэй байдал үүсэж байгаа. Юу гэхээр Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбар төрөөс баримтлах бодлого, за халдварт өвчнөд тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөрүүд бүгдээрэнд нь сүрье өвчнөөс урьдчилан сэргийлэх онцлог хэмжлэх асуудлууд нэлээд одоо тод том руу байр эзэлсэн байгаа. Тэгээ түрүүн ганц цаг дараагаас нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил 2017 он болсонтой холбогдуулан энэ жилийн хувьд бол сүрье өвчний онцлогоо эмчилгээнээс гадна эртэлрүүлэг, урьдчилан сэргийлэх асуудал дээр илүү анхаарал тавих шаардлага байгаа. Тэрийг бол судалгааны үр дүнгээс бас харагдаж байгаа. Жишээлбэл удаан хугацаагаар ханаж байгаа өвчтний иргэдийн дөнгөж 52% мэрэгжлийн байгууллагад эмчил хандаж тусламж үйлчилгээ авч байна гэсэн юм судалгааны дүн гарсан байгаа. Эндээс юу харагдаж байна гэхээр манай иргэд сэтгүүлч нар бас энэ дээр бид нарт туслах хэрэгтэй байгаа. Юу гэхээр одоо бид нар сүрье өвчнийг сэжиглдэг үндсэн шинж тэмдгүүд болох шалтгаангүй халуурах, шүүнд халуурах, одоо эцэж шалтгаангүй эцэж ядрах, турах, цэртэй ханих хэмжлээ энэ шинж тэмдгүүдийг иргэн бүр мэддэг. Шаардлагатай тохиолдолд мэрэгжлийн эмчт цаг адалгүй хандах энэ дадалтай байх шаардлагатай байгаа. Монгол улсд бол шинээр одоо сүрьегээд жилд 4000 гаруй сүрье бүртгэгддэг.
Тэгээ үүний дотор бол одоо 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэг. Улаанбаатар хот дотроо бол хамгийн их одоо хүн ам нэгтралтай сонгон хайрхан дүүрэг, баян зүрх дүүргэд гол одоо сүрээгийн өвчл илүү хувьтай бүртгэж байгаамаа. Энэ нь бол хүн амын нэгтралтай мөн одоо тэр дүүрэгт амьдарч байгаа хүмүүсийн амьдралын нөхцөл байдалтай холбоотой юм аа. За улсын хэмжээнд хөдөө орон нутагт болохоор жишээ нь 40 гаруй хувь 40% нь бол хөдөө орон нутагт бүртгэж байна. Үүний одоо хамгийн гол одоо аймагуд гэх юм бол Сэлэнг, Дархан уул, Дорнот, Хинти, Говь Сүмбэр зэрэг аймагуудад бол сүрээгийн өвчл илүүтэй бүртгэгдэж байгаа юм аа. За ер нь бол дэлхийн хэмжээнд сүргээгийн эмчилгээний амжилтыг бол 85%-аар ингээд тогтоосон байдаг. Бидний сүрээг илрүүлээд түүнийгээ эмчилсэн байдлын амжилтыг бол 84.5% гэж гарсан байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар ингээд жилд 4000 гаруй шинэ сүрээг илрүүлж байгаа нь дутуу илрүүлэлт хийж байгаа гэдгийг түрүүн бас дурсаж хэлсэн. Тийм учраас илрүүлэлт дээр анхаарах хэрэгтэй. Зүгээр тархалтын судалгаа гэдэг одоо олон жил тутам хийгддэг маш одоо чухал судалгааны үр дүнгээр бол даруй одоо энэ бидний илрүүлсэн сүрээгээс 3 дахин илүү сүрээтэй хүмүүс байгаа гэдгийг бол харуулж байгаа. Тийм учраас энэ дээр бол бид нар анхаарал тавьж илрүүлэх үйлчилгээ бол сайн хийх шаардлагатай байгаамаа. Хүн амын нэгтралтай холбоотой. Яг тэгвэл нөгөө хотод бол хүмүүс их нэгтрсэн ойр контакт үүсгэх юм боломж ихтэй. Тэгэхээр хөдөө орон нутагт сэрэг байгаатай холбоотой араа өвчл би түрүүн бас тоо баримт хэлсэн. Нийт одоо бүртгэж байгаа сүрээгийн 60% нь бол хотод байна. Тэр дотроо бол бас л сонгон хайрхан баян зүрх дүүрэгт ихэнх нэлээд хувь нь байна гэдэг нь ямар учиртай гэхээр хүн амын нэгтралтай холбоотой, амьдралын одоо нөхцөл байдалтай холбоотой гэж бид үзэж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутаг бусад аймаг орон нутгуудад илрүүлэх үйлчилгээг бид нар хийх ийм төлөвлөгөө тавиад ажиллаж байгаа. За хотод бол хэдий одоо мэдээлэл сайтай боловч хотод өвчл их байгаа нь саяын нэгтралтай холбоотой. Альва одоо дэлхийн улс орны хамгийн том хотуудад мөн тийм нөхцөл байдалтай амьдралын нөхцөл байдалтай холбоотойгоор сүрээ өвчний тархалт их бага нь одоо хэмжигдэж тодорхойлогдсон юм аа. Тийм учраас бид нар бол яг хотод өвчлөлийг илрүүлж мэдээлэл ихтэйгээс гадна илрүүлсэн өвчлөлөө бүрэн эмчилгээний тулд эмчилгээнд нь бүрэн хамруулахын тулд гол анхаарлаа тавьж байна. Хөдөө орон нутгийн хувьд бол тэр Дархан уул, Сэлэнг, Говь Сүмбэр зэргийн бус аймагуудаас илүү бүртгэгдсэн сүрээтэй ийм хэсгүүдийг үзэж онцлохоос гадна саяын нөгөө нэг шин тэмдэг багтаа сүрээг илрүүлэх зорилгоор бусад аймагуд руу одоо илрүүлэх идэвхтэй үйлчлэгийг зохион байгуулах юм төлөвлөгөө тавиад ажиллаж байна.